Байна уу? Манай. Сонсохгүй. Сонсогдож байна. Даагүй дурс мөрс өгөхгүй юм уу? Хапаа явж байна. За, юу болоод би чигнуулаад юм та. Цэцэрэм минь гэдэг шиг. Цэцэрэм минь гэдэг шиг. Юу болоод Хожигнуулаад байсан байхгүй. за тэг өргөжлүүлээд яриад түрүүнийхээ юм. Юу үргэлжлүүлээд байна. Тэрүү бага бичээдсэн дуусахгүй ингээд дундрахгүй ингээд гараад чимнүүдэ гаргаа. Сар гарчиж. Мэдгүй би ингээд нөхөртөө ерөөсөө ингээд юм ярьж болохгүй одоо. Эсвэл өөртөө орчоод байгаа юм уу? Ямар ч байсан нэг тийм. Юу таггүй шоолоо гэж яаж. Өртөө орч гэж. Хоёрын Хойлоо тогтоод нэг газар суугаадах уу? за Юунаас ажлаас бол хол явж байгаа. Мишелээс бол хол явж байгаа шүү дээ. гэрийн гадаас сууж би гарчаад ирээгээ. За тэгвэл тогтоод нэг газар хойлоо сууч. Сандал дээр. За Хойлоо жаа. Сууж байгаа юм байна. Юм очиртай гэж нэг хойлоо ярих нэг цаг нь болцсон юм байлгүй. Би зогтаагаал яваадсэн. би юу? Би. Яг ингээд яриад одоо чинь нэг төрлийн миний л нэг ажил шүү дээ. Тэгэхээр яг энийг хийхээр зугтаагаал яваад байсан. Тэгж байгаа л өнөөдөр цаг нь ирсэн болол та. Би сая яалаа. Бичгээс чи өмнө нэг пост санамсаргүй болоод уншлаа. Тэгсэн чинь хүн энэ дөрвөн төрлийн хүнтэй очирдаг гэж нэг юм пост байна. Тэрэн дээр нь юу гэж хэлсэн байсан гэхээр өөлөө өрийн шүтэн барилгаар очирдаг ийм хүн байна. Бла 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 өмнөх насны юутай холбоотой ийм хүн байна. Чамайг хайрлах гэж, чамайг төвшин ахиулах гэж учирдаг ийм хүн байна гэд нийтдээ нэг дөрвөн төрлийн хүний талаар бичсэн байсан. Яагаад ч тэрийг нэг хальт гарчаад суужсэн чинь өөрөөсөө тань мессеж ирлээ. Мэдгүй хоёр хөөс солигдсон байх уу? Зүгээр л гайгуул яваал тэгэл
чи ажил төрлөө хийж байгаа мó чи гэл надад юм хийсэн. Таанаас чирмэр. Бүгд төргөө яач тийм байхгүй л гэх юм ч юм уу. Би нөхөртөөгөө анх танилцсанаас хойш ингээд ерөөсөө би нөх одоо би тийм маамаараа надад тэдэн дураг өгчих. Тий одоо гэрт ийм хэрэгтэй тийм тэдэнд ингээд хэрэгцээ ийм би хэрэгтэй байна ингээд нэг ч удаа би тэгж хэлж үзег байхгүй юу. Тэгэл одоо бусдын усад айлын ингээд их нүүдэж хараал найз нөхдөд ингээд ажиллаад хахад ер нь бол тэгэл та нөхрөөсөө мөнгө төгрөг аваал тий ажил амьдралдаа хүртэл ингээд цалгуулаа өөрөө ажил хийдэг ч гэсэн тэгэл нөхрөөсөө мөнгө авдаг маамдаг байх жишээний ингээд миний хувьд ерөөсөө тийм байдаггүй за гэл тэгэл яг маань хурчин мөнгө төгрөг цуглуулаад машин хэрэг аваад ингэж тэгэл дээ. Гэхдээ одоо надад одоо тэр нэг машин тэрэг мөрнө нэг тийм сонин биш байдаг. Уусаал энэ чи гэрээ хэрэгцээ олоод явж байгаа шүү дээ. Манай гэрээ хэрэгцээ. Тэнгууд чинь одоо юу гэдэг Тэгэхээр дандаа нэг юм юун дээрээс болоод өөр бусад юм дээр биш нэ дандаа нэг юм санхүү юм дээр болоод дандаа надад нэг ингэж ажиллаад исэн чи ер нь ингээл ийм юм дээр яслаа яа юу тийм муу одоо үл ойлголцох юм нэг гараад байгаа юм шиг. Санаа тэгээд би ч одоо ингээл амьдралдаа гаргаал ингээл өдөө өрөөл ингээл явсан. Тэгэл байж байгаа л нэг урт хугацаанд биш. Нэг амар богино хугацаанд биш ингээл байж байгаа л ингээд нэг тийм нэг ийм асуудал гараад идэг байхгүй юу? Чи юм чи ингээд тийм тодорхой биш юу гэж гэнэ. Би нэг энэ компани авч явахт чинь бас эрсдэлтэй шүү дээ. Заримдаа мөнгөтэй байна, заримдаа мөнгөгүй байна. Тэгэл ингээл зөвхөн цалингаа аваад цуглуулаад маань хүчтэй цалингаа аваад цуглуулаад тэр яг тийм эдийн засгч юуныхаа хувьд яг тийм гэж сэргэлдэг юмыг айгуу тийм ингэж хувааж ингэж яг ингэж нарийн ингэж тооцож айгуу тийм санхүүгийн цахилгаан баттай хүн баггүй юу. Тэнгууд миний хувьд болохоор ингээд тэр санхүүгийн хамыг өөрөө ингээд мэдээд одоо юу хийн мөнгө одоо эргэлдүүлээ гэх юм уу те ингээд дараа материалдаа өгөн телевизийн одоо юунд яаж хөрөнгө оруулах уу гэх ингээд тэр мөрийгөө бодоод явдаг байхгүй. Чи ерөөс ингэж юу авахгүй ямар ч юугүй тэр хэл намайг тэгээд байх юм. Гэхдээ яг ингээд бодохоор маань хурцэн гэл санхүүгийн асуудлыг би ганц ч тэр төрөвчөнтэй ч би ойртож үзээгүй. Бараг хитэн төгрөг цалин авдаг нэг мэдэх байх та. Тэгэл яг хүн бид хоёр талаасаа юу муугаа гаргаал тэгэл байр саваа аваад ингээл явж байгаа. Юу болохгүй болоод ингээд идэв. Эсвэл хитрхи маань хурц хитрхи шунаад байгаа мó. Өсвөлээд бүр ингээд цаавгүй өчигдрийн юуны байдлаар юу болохгүй болчоод сайхан амьдрал ингээл байж штэ. Юу болохгүй болчоод ингээд байгаа бол ингээд дотоороо эсвэл би нэг хүндий яг өмнөх шиг ингээд байхгүй болсон хандлага миний хандлага өөрчлөгдөж байгаа мó. Тэрнээс болоод ингээд би нэг дотроо ингээд намайг ойлгохгүй байна да. Тэгэл дотгошоо өөртөө л ингээд байдаг болцсон. Яг нэг ингээд бүр яг өмнөх шигээ бас байж чадахгүй байгаа байхгүй юу? Юм яриад ингээл ойр зургийн одоо тий хүүхдүүдийнхээ талаар ярина, ойр зургийн юм яриад нэг тийм яг нэг сэтгэл рүүгээ чиглэсэн хоорондоо ингээд нэг гоё ярьдаг та. Тийм юм байхгүй болохоор надад хэцүү байгаа даа мó.
За нөгөө л нэг ойр зүрийн аж ахуйн амьдралын юм аа л ярьж байгаа гэдэг нь надад тийм сонирн биш болчиход байгаа юм уу. Тэгээд би ер нь бол тэгэл ер нь өрөндөө ороод унтчихдаг. Нэг их юм нэг явчруу яриад байдаг шүү. Манай хүн ч нэг автор юм яриад байдаг. Яг уу яриул бас ярьдаг л та. Төсөөлөө их тоош ерөөсөө тэгж бас ярихаа болцсон учраас ингээд ойлголцохгүй байгаа ч юм уу. Тэгэл ойр зүрэл амьдрал ахуйхаа юмыг л ярина уу гэхээс биш. Өөр нэг гүнзгий юм ерөөсөө ярьдаггүй. Ярихаа болцсон гэх юм аа гэдэггүй. Янз янзын шалтгаан байгаа л юм. Тэгээ би чи яаж яах аюу тийм өөрийнхоороо ингээл өөрийнхоороо шийдвэрээ гаргаад өөрийнхөө ингээл дотоод толгойдоо бодсон юм аа хэрэгжүүлээд хийгээл ингээл явцдаг. Тэрэнд одоо жишээ маань нөхөр юм яг уу би нөхрөөсөө асууна. Тэрийг нь сонсон. Тэгээд яг тэргээр нь явах гэхээр бас биш юм шиг тий өөрийнхөө дотроо яг тэгэл өөрийнхоороо явчихлаар би чамд юм хэлэхээр ерөөсөө дандаа өөрийнхоороо шийддэг чи. Өөрийнхоороо ингэж мэддэг гэдэг энд бас ингэ дургуулхад идэв шүү. Гэхдээ гол нь би тийм буруу одоо нэг ирээдүг харсан ч юм уу нэг тийм болохгүй тийм шийдвэр гараад байдаг бол бодогдох юм. Тэгээд ерөөсөө ойлголцохгүй байна. Тэгээд өнөөдөр би хоёлаа зүгээр эвтэйхэн хоёлаа цуг сууж байгаа ярилцъя гэдгсэн чи би ажилтай байна гэд гэртээ очиод гэлтгсэн. Гэртээ хурж ирээл тэгэл ярилцах гэж байгаа мó гэсэн чи ерөөсөө ярилцах шинж байхгүй. Би одоо хоёлаа ярилцах уу гэл ингэ өмнө гэсэн би хоёлаа цуг ярилцсан инээ тэрэг гэл би өөрөө л санаачлаад хэлжсэн. Тэгэл одоо л надад нэг тийх нэг сонирхол байхгүй. Өмнө нь бас нэг яг өвлчөн сэтгэлзүй айгүй хэцүү байх үед чи өөрөөсөө холдсон байна, чи ингэсэн байна, ингэж гэдэг юм яриад би ингээд жоохон ингээд сэтгэл бухимдаад яхаар маань хурж аюу тийм одоо хилэнгийн их юм уу юу гэх юм. Ерөөсөө шууд яриад миний урдаас шууд өгүүлэлтийг ярьж таахгүй намайг би ингээд яриад ингэхлээр чи наатаа ингээд ойлгомжтой хэл чи ерөөсөө чиний хэл ярьж байгаа юу яаж байгаа ойлгохгүй байна. Чи ингэсэн байна, тэгсэн байна гэж шууд өгүүлэлт хийчихэл за одоо оръё. Юу ярих юм? Өөр чи юу яриулах гэдэг гэх мэтчтэй одоо наваг тулгачдаг гэх юм уу? Тулгачингууд би ингээд өөр ингээд сандраад тэгээд ингээд уйлчдаг ингээд сандарсандаа болоод ингээд уйлаад тэгэхээр чи юундаа уйлаад байгаа? Яасан гэж уйлаад байгаа ингээд тэгээд нөө яриа биш юм уу? Тэгээд нэг тийм юм. Сэтгэл дундуур ингээд хоцорчдаг. Эсвэл надаас хэтэрхий хэд ухаантай байгаад би тэнийг мулгуу болчоод тэр хоёр хоорондоо зөрчилдөд энэ угаасаа юм ойлгохгүй юм байна гэдэг намайг угаасаа юм ойлгохгүй юм байна гэдэг ярихыг хүсдэггүй юм уу? Битүүрийн нэг юм юу л цикл нэг үйл явдлын нэг юм амьдралын циклээ өгдөг шиг бодож штэ мэдгүй юм. Гэхдээ юм хүнтэй амьдрал ч гэсэн шал тэнийг юм аа нэр. Яагаад ч ингэж цуг заавал наалт гадагцсан юм шиг гэл амьдрал яваад идэв. Надаас босна яагаад ч амьдарч явж байгаа юм уу бид одоо. Гэхдээ амьдрал явал гайвал болоод яваад байгаа. Гэтэ нэг тийм одоо юу нэг юм ярилц гэдэг. Тэгээд ярилцахаар яг тийм шийдэлд хүрэх
Түүнээс бит хоёр тэр аж ахуй гэр орныхаа ингээд тгий гэдэг дээр ингээд за тгий гэж явдаг. Намайг л хитрхи өөрийнхөө байна л гэл. Тэгээд л дээ. Би ч тэгж амар нэг юм бодчихвол тэгээд тэрний хаад гарахаа ингээд амар зоригтой ингээд шууд ороод одоо дуусахаас арга байхгүй гэдэг ингээд явчихдаг хүн байхгүй юу? Амар ядаргаатай. Өшөө доторхоо гаргаж уудлаач. Юунд одооний төрд ороод дүрсгээд бодож яриад байгаа юм. Бодож модс юм алах. Зүгээр шууд урсгалтай гаргалтай дотор мэдрэмжээ. Бити цэгний тэгээд мэдгүй ингээд нэг тийм харилцаа ингээд жоохон холдчихоорч тэр юм уу би ч нэг ярихыг яриад ингээд нэг хийх ч нэг хүсэхгүй би чамд хэллээ би хадминдаа очихлаар ингээд хадам ээж маань ингээд хаал хийж өгнө тэгээд хадам ээжтэй ойр зур юм ингээд сүүлийн бүр тийм болцсон ойр зур юм яриад тэгээд тэгжсэн л манай нөхөр автагаа улс төр яриад аюу эрдэнэ бүтггүй тэгж ингэж нэг тийм юм яриад ойр зур юм яриад инглээ надад бүр тэр нь ямар ч сонион биш санахтай биш би унтмаар санагдал нойроо за би унтлаа гэж тэдний баг унтчихад барахлаараа за явах уу гэд явдаг болцсон. Ерөөсөө нэг юм ярихыг нэг хүсэхгүй. Сусны сэлмэлс чишээ хизээ наадах чинь. Хизээ наадах чинь үрдэн бүлэглээ хизээ чи ийм яах гэдэг. Тэгээд надаас бас амар айдын юм шиг энэ ер нь юу ч хийж ийсэй юу ч яаж иж магадгүй гэл нэг би чаднаа санхүүгийн эрсдэлд орсон шүү дээ тэрнэр зүйдээ яаж явжаад ийнд орчдсон бэ гэл тэр мөрнөөс айгүй имэд юм надаас ер нь амар имэд юм шиг ямар амар зоригтой үйлдэл хийгээд ингээд яаж мэднэ гэсэн нэг тийм бодолтой тийм болоо үгүй одоо тэр чи болоод өнгөрсөн шүү дээ болоод өнгөрсөн тэгээд яг цаана нухартан тийм айдас байгаад анаад мэдэрдээд байхгүй маа тэгээд тэрийг ер нь бол тийм дотгошоо хүн нэг юм яриад ярихлаараа бол айгүй ярьцдаг манай нөхрөө чинь тэгэл хүмүүс хүртэл ингээл өстэй сайн залуу малуу гэдэл ирсэн тэгдэг гэтэл яг бит хоёрын хооронд яг тийм уг нь юм байгаагүй юусэн яг л нэг л юм байгаад байна уу одоо юу ч байгаад байгаа мэдгүй эсвэл ингээ бараг 17 жил ингээ хамт байчаар ийм болчт юм уу хэлж мэдгүй байна уу тэгээ нэг гинт ингээл яажсан амар уурлан цочтол би ингээл амар нөөтг нь ингээд цоччдаг яагаад ингэж амар уурлаад ингээ тэг хүй ядчих би хүнтэй хэлдэж чаддгүй хэл ам эвлэрдгүй ерөөс хэрэлдэж чаддгүй чаддаг байсан зөв намайг сайхан хэрэлдүүлж байл За яриагаа жоохон үнзгэрүүлэх үү? Үндсэн гол юм руу орох уу гэдэг шиг. Гол юм гэж чи гол юм яг юу руу оруулах вэ? Очиртай болоод холбогдоо байлгүй дээ би хэлээд л шүү дээ. Алууч энэ юм болон учир шалтгаантай гэж би хэлээд нь шүү дээ. Тэгээ хоёлаа нэг сүртэй одоо юу гэдэг яг ингээ ажил хэрэг шугамар гэх юм уу да. Яг ийм одоо дамжуулт яваар бол хоёлаа холбогдоог удсан шүү дээ. Хэлцээг.
Бусдаар бол зүгээр л нэг юм уу. Хоёр найзын хуваар, хоёр танилын хуваар бол зөндөл таарч уулзсан. Тэгэхээр ойлоо энэ удаа нэг юм арай өөр шугамар холбогдчиход байна. Тийм болохоор яриагаа нэг учир шалтгаантай л байгаа байж таархан. Тэгэхээр хоёул яриагаа нэг жоохон гонцгийрүүлээд төвлөрүүл яа л гэж хэлэх гээд байгаа юм. Ойлгож байна уу? Ойлгож байна. Чи хүсэж байна харин хамгийн гол нь. Тэгэл би чамлаа холбогдоод гэж. Тэгээд чамтай яриад хуваалцахаар ингэ сэтгэл тайвшруулах гэдэг байхгүй. Болохоор ингэж бүр ингэ. Үгүй ярилцгийг хичээдэг ярилцахгүй ингэ тэгэл дүлий дүнг царилчил байгаад санаа. Одоо энэ сууж байгаад одоо чи гараа дээр хоёлаа ярилцгийг бол хүүхдүүд унтах чинь хараа шүн олсон яах гэдэг орж ирж унтал гэдэг тийм их л юм л. Муудалцаад ч болохгүй зүгээр ингээл хэрэлдэж болтгоо би ингээд зүгээр юм байхгүй. Би ийм юм хүсэж байна ингэмээр байна гэд ингээд тэрийг би гаргамаар байгаа байхгүй. Тэгэхээр яг юу хүсэж байгаа яагаад байгаа ингээл тэгэхээр эсвэл би тийм илүү юм хүсэж байгаа юм уу? Анхаарал халамж одоо юу гэдэг илүү юм хүсэж байгаа юм уу? Хартахоо сая яриа ихснээс хойш нэг юм төрс эмагийн нэг юм байгаа төрхөн орж ирээд харагдаад байгаа байхгүй юу гэхэлэр эматай холбоотойгоор эмагийн нэг мэдээлэл нь орж ирээд нэг гэсэн юу гэхэлэр нэг юм харанхууд ийм өрөөнд ингээд суучихсан заяа сандал дээр суулчихсан. Тэгээд их сони ив хавгүй байгаа байдал. За би шууд орж ирснээр шууд яач хаваалцъя заяа. Ингээд үсээ нэг айгуус яг урт үсээ ургуулсан. Тэгээд ингээд нэг сони юу рок юм шиг ийм стайл байгаа байдал ийм чинь. Тэгээд хамгийн сонин нь шүү дээ тий. Гэдэг юм. Эрэгтэй хүн байгаад байгаа. Эрэгтэй хүн болцсон гэмээр ойлгож байна уу? Болгоцсон гэмээр ч юм. Тэгээд хэлээд ш би эрэгтэй хүн шиг байгаад байна. Гүр аюул сонин харагдаад байгаад байна. Эрэгтэй хүн шиг байгаад байна ч яг юу хий өдөө хүртэл ингээл нэг тийм ер нь одоо яг наад гаргасан одоо энэ 6 янз янзын юм дээр ч гэсэн ингээд миний юм бэ ер нь байдаг шүү дээ. Удирдахч яадаг хичээлээ тэгснэ хүүтэн хүндий гаднаасаа ингээ хүүтэн хүндий юм шиг ингэж харагдаг гэсэн дотроо бол ингээ хайрын буцалж идэг тийм төрлийн хүн гэдэг бичсэн байхгүй наа. Тэгэд ийм төрлийн хүмүүст одоо юу юм одоо хамт байвал нэг тийм хамгаалагдсан буюу мэдрэмж төрхөөр байдаг гэсэн аахгүй. Тэгэхээр одоо намайг би одоо нэг тийм хамгаалж. Гэтэ яг бид хоёр манай нөхөрт бүр ингээ харилцаан дээр ингээ ажиллаад манай нөхөрт эмгтээлэг юм ажиллагддаг шүү дээ. Тийм хүмүүс надад ажилладаг байхгүй. Нэг юм дээр жоохон шалчуур зан гаргаад ингээд байгаа. Бас харагдал идэл та. Би болохоор ингээд шууд ингээд тус ч юм уу шийдээд ч юм уу. Тэгээд уурлаач бас ингээд шууд өөрийнхөө шууд уурлаад ч юм уу тий.
тийм хүн байдаг. Гэхдээ сүүлийн үед би нэг хайхтар гэж уурлаж муурлал тэгээсэн бол бас гайгүй. Би их л хүлээцтэй л байна. Бүхнийг хараад яг л эрэгтэй хүн шиг. Нэг юм яаран юм хуманд сэтгэл хөдлөлөөр хандчихгүй юм. Нэг төр цаана нь байгаа яагаад гэдэг шалтгаан юуг нэг айлуулга олчихгүй л сууж идэг нэг юм эрэгтэй хүний чанар байдаг шүү дээ. Ялангуяа Монгол. Яг тэрнтэй адилхан тийм төрх тийм төлөв байдал харагдаад байгаа байхгүй. Тэгээд мэдхгүй юм энэ ерөөсөө нэг тийм одоо юу гэх юм гоё гэх юм одоо байгалийн natural тэг нэг тийм эрүүл санагдахгүй надад. Юу гэж хэлэх гээд юм гэхлээр хитрхи чи өөрийгөө нэг юм эрэгтэй болгоцсон чинь гэх юм одоо юу гэх юм. Тэгээ эндээ бүр ингээ итгэцэн чинь гэх юм уу. Эсвэл одоо юу гэх юм эсвэл аргагүй ирэхэнд өөрийгөө ийм болгож хувиргасан ч гэдэг юм уу. Энд чинь ерөөс юм not normal нэг юм хэвийн бус санагдаад байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгээ би зүгээр л өөрийнхөө л хуваалцаж байгаа шүү бодлоо мэдрэмж. Нөгөө төмөр хадагтай гэдэг юмнууд чинь одоо энэ надад харагдаад байгаа орж ирээд байгаа энэ төлөв мэдээлэлтэй чи айгүй орж ирж байна. Энэ ахаа шалтгаантай энэ эма. Би яагаад хизээ ийм болцсон? Юунаас болоод ингэсэн гэдэг рүүгээл дөх. Тэрнээс биш би болохгүй болохоор ингэж байгаа. Би онцгүй, би одоо юу гэдгийг би бүтэхгүй, би бүх юмний энэ юм байна гэж готрах матрах энэ биш шүү. Би яагаад болохгүй байгаа? Миний юу ингэсэн? Би яагаад хизээ ингэчихв гэдэг нэг юм дараагийнхаа л юу руугаа яваа гэж хэлэх гээд байгаа санаа. Ойлгож байна уу? Ааха. Тийм. Нөхөр та хоёрын асуудлыг бол та хоёр өөрсдөө шийдэн. Тэрэн дээр би ч юм уу ямар нэгэн мондөг гэр бүлийн сэтгэл зүйч хин нэгэн бол зүгээр л хөндлөнгөөс өвлгөл өгнө. Хамгийн гол нь Эмагийн асуудлыг Эма өөрөө шийтгэл авахгүй да. Тэгэхээр Эмад би туслах үүднээс л чаддаг юм аа хэлээл дамжуулаад яваад байгаа нь энэ авахгүй юу? Тэгэхээр аль болох өөр дээр сайн анзаараад тусгаад авчихаа хөөл гэж хэлэх гээд байна. За тэгээд ямар ч лээс одоо л тэгээд яриагаа үргэлжлүүлээ да. Энэ болгон дээрээс өөртөө зүгээр анзаараад анализ хийгээд битгий хэлж байгаа хэлсэн юм болгоныг шууд утгаар нь тусгаж аваарай. Наад махан би дотор зүрх сэтгэл сүнсэнд чинь асар олон хязгааргүй орон зай биш шүү. Зөвхөн нэгхэн энийг болонгийн өрөөнд нь битгий юмыг харьяатуулаарай. Ерөнхий утгаар хүлээж аваарай заа юу. Энэ харагдаж байгаа орж ирж байгаа мэдээлэл төлөвөр чинь болвол одоо хоёул эмэгтэй хүний юг нь мэдээлэл дамжуултыг яриад шүү дээ. Гэтэл ерөөсөө эрэгтэй хүн тэр булчинны чанга байгаа, үе мөчнийхэн том байгаа, ерөөсөө яг л эрэгтэй хүн байгаа тийм. Энэ ахаад л нэг утга илэрхийлж байна. Тэгээ хамгийн нэг тийм сонир санагдаж байгаа нь шүү дээ, тий. Юу байгаад энэ үс нь хуурай болчихсон. Тэгээ нөгөө нэг салаал няанын гэдэг шиг энэ бас л нэг тийм нөгөө эмэгтэй хүн чинь одоо уян зөөлөн налархаа ийм тийм байтал өснө хүртэл ингэж хуурайрсан байна гэдэг нь ахаад л нэг зан чанар нэг юм илэрхийлэмж яваад байна. Би энэ хатуу том бахин байгаад байгаа нь бас нэг юм яваад байна. Тэгээд энэ хувцас юуны орж ирж байгаа энэ мэдээллийн чинь төлөвий чинь хувцсан яг юм рок стайлтай одоо нэг юм залуучууд байдаг штэ 20-30-тэй яг нэг тийм залуучуудын хувцлалтыг төрслөлөөр оруулж иж харуулдаг байгаа байхгүй юу? Айгуу сонин. Зүгээр энгийн эрэгтэй хүний хувцсыг болиолд харуулж болно шүү дээ. Свитер замд даваа өмд гэтэл тийм биш. Айгуу сонин хумсаа хараар будчихсан. Тэгээ нэг юм анц юугаа мөрөө гаргасан юм майктай тэгээд ингээд нэг задгаа хаашааш нэг юм хаанга
Нэг тийм дүрслэл тэгээд нэг юм бариу джинс өмдөх юм уу нэг юм зөөлхөн лидрийн нэг юм рок хүмүүс өмсдөг өмд тийм юм. Тэгээд тэр нь ингээд өвдгнийхөө хэсгээр ингээд урагтаад албаар ингээд урагтаад юу гарчихсан нэг юм хайнга байдлыг илэрхийлээд байгаа юм болоо да гэж санагдмаар. Энэ болгоно нь цаана учир шалтгаантай шүү, утгатай шүү. Тэгэл ерөөсөө л энэ ингэр мэнгэр юм хом дээр нэг ассан гал малны зураг юм нэг юм харагтаад л байх юм. Гэтэл эмэгтэй хүний орон зай, эмэгтэй хүний оршихуй гэдэг чинь чи өөрөө мэдж байгаа шүү дээ. Ямар байдаг билээ, ямар байдаг гэлцдэг билээ. Гэтэл түүнтэй харьцуулахад яагаад ийм тэгсэн ондоо орон зай бий болчихвоо гэж гайхмаар. Метал хүнд рок гэж хэлэгддэг шүү дээ. Хүнд метал рок хүнд гэтэл эсрэг талдаа эмэгтэй хүний оршихуй мэдрэмж нь өөр айгүй тийм хөнгөн уйсуу мэдрэмж. Тэгвэл одоо энэ орж ирчээд байгаа мэдээллээр төлөвөр хүнд байгаад байна. Харанхуй байгаад байна. Ойлгож байна уу? Хицүү хуурай байгаад байна. Одоо тайлбарлагдаж байна. Хицүү хуурай байгаад байна. Гэтэл эмэгтэй хүн чинь өөр аясуу зөөлөн тэр нэг юм одоо чиглэг нэг тийм юник оршихуй шүү дээ. Өөр орон зай оршихуй, бүтээгч оршихуй. Өөрийгөө нутгшоо чимээлээ чадхаараа нэг ухаатгатай нэг ч гэсэн юм тайлбар л авахгүй юу та. Тэгээ өөрийгөө ерөөсөө мэдэхгүй байна. Ийм байгаа гэдгийг ингээ мэдэхгүй явсан. Одоо мэдэхгүй байна. Нэг хүн чинь нэг өөрийгөө анзаардаг штэ. За би ч бас арай л хайнг байна, арай л ингээд ин, арай л энэ талд нь бас хэлбигээд ин гэсэн нэг юм засцсан байдаг болвол энэ орж ирж байгаа ямагийн мэдээлэл төлөв нь бол ерөөсөө мэдэхгүй байгаад энэ өөрийгөө. Тэгээ яг түрүүний ярьсанчлан маш том агууштай чанарууд байх юм л да. Тус тас яг эрэгтэй хүн шиг юмыг шийдэж ярьж чаддаг. Маш их зоригтой шал гэх нэг тийм нөгөө шилжганаа дийдгүү нэгэнд гаргасан шийдвэрийг нэгэнд болсон үеийн юмны ар дээр орхиж чаддаг, явуулж чаддаг. Маш агууштай чанарууд байгаад байна л да. Бүр хитэдэл үдийн хүртсэн юм байлгүй дээ. Түүнээс одоо юу гэдэг яг ингээл эргэтэйлэг гэл эргэтэй хүн шиг зан гаргаал эсвэл ингээл хатуу ингээ юу гэдэг үйлдэл гаргаал нэг тэгэдэс нь бол би нэг санахгүй л яг уу арай гэл амдал ивэн олвол тэхүү ингэхүү гэл ярилцаал. Тэгээс би нөхрөө бол яадаг штэ дэмжээл сайн байна нэтрээг л саяхан хүртэл би тэгэл би чамаас маш их юм суралцдаг шүү. Тэгээ чамдаа хайртай шүү. Зөндөө их талартай малартай гэл. Манай нөхөр чинь их айхтар тэгэж юу яаж юм болж ин одоо юу гэдэг
гэл урам өгөх ч юм уу нэг тиймэрхүү юмдаа жоохон муу ахгүй юу? Миний хувьд болохоор аюу тийм нээлттэй болохоор аль болох ингээл дэмжээл тусалж игээл тэгвэл ингээл да тэгчүүл болчих юм биш үү гэл ийм байдлаар бол ханддаг байхгүй. Тэгэхээр нэг цаг хугацааны юм явагдал юм биш үү? Тэгэхээр Хачимда яма ярихын төдийд түрүүний төлөө уйсаа зөөлрөөд хувьсаад байна. Юу гэж хэлэх гээд юм гэхлээр хартаа. Хүү ингээд нэг юм ууралдаг штэ. Эсвэл аюултай нөхцөл байдал ордог штэ. Тэр үед хүний бие организм махбод цаанаасаа инстинктээр өөрийгөө хамгаалдаг тийм үү? Эсэргүүцдэг. Тэгвэл эмагийн хувьд сайн сонсч байгаа. Хувьд үл ойлгогдох хүлээн зөвшөөрөхгүй байх, хайрлагдахгүй байх, энэ нэг дотор энэ нэг ундраад байгаа энэ нэг мэдрэмж, энэ нэг зүйлээ гүйцэд гаргахгүй байх, хүлээн ойлголцож хүлээн зөвшөөрөхдөггүй байхлаар нэг тийм төлөв шиг нэг юмд ордог, ойлгож байна уу? Нэг юм өөрийгөө хамгаалдаг. тийм. Тэгэхээр энэ нэг эргэтэлэг юм шиг юм нь өөр ирэхгүй гараад ирдэг, ойлгож байна уу? Бас л нэг эгоны юм яриад нь штэ. Эгоны чанарын юм яриад юм. Одоо дүрсгийгэл бос ирээл нөхрөө халгадаал ч юм уу хоёр эмэгтэй хүн байхад хэнийг нэрхлүүлэхгүй байгаа гэд хилдэгтэй адилхан, ойлгож байна уу? Шууд на хамгаалах юм. Яг зөв. Аргагүй ирэхэнд тэр чи өөрийгөө ингээ нэг нөхөж хамгаалаад нь штэ. Ойлгож байна уу? Гэтэл сая ингээд зөөлрөөл уг нь би ингээд ойлголцож ярихыг хичээдэг. Аминдаа л чадхаар ингэдэг гээл тэгэнгүүт зөөлрөөл ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр миний бодлоор байж штэ тий эм хардаа. Чиний өөрийн төрлөх мөн чанар чинь энэ биш. Ойлгож байна уу? Чи өөрөө ийм эргэтэлэг, ийм хатуу ширүүн эн чинь зүгээр л нэг ийм дүр. Өөрийгөө хамгаалахтаа өөртөө угалдаг баг. Эго гэсэн үг. Яг үнэхээр дотоод мөн чанар чинь өөр, ойлгож байна уу? Өөр, цэцэг, солонго өөр тийм нэг ертөнц, өөр нэг тийм мэдрэмж өнгө. Тэрийг нь ойлгохгүй болохоор, тэрийг нь мэдрэхгүй болохоор, тэрийг нь танихгүй болохоор амар ингээд нэг юм хармалдаг, хамгаалдаг. Тэгэж орж ирж байна. Нэг юм хөөргөн охтуудын жижигхэн охтуудын өрөөлөө орохлоор яг тэр охины нэг юм ертөнц нь харагдаал ягаан өнгийн тавилга тэр гоё цэцэг навчтай опоо энэ гоё хүнжлэн давуу тэгэл тэр тоглоод эмгцэгцтэй байгаа тоглоомнууд нь тэгэл тэр хичээл идэг ширээ зүнх мөх гэл ингээд нэг юм яг л тэр нэг охины ертөнц байдаг штэ. Гэтэл хажуу талд нь эрэгтэй хүүхдийн өрөө юу болохоор эмх замбраагүй тэр нөгөө нэг тоглоом юмуд нэг цаанаал нэг юм мангас зангас идж байгаа гал малт шуу муутай тэгэл юм мөнгө хар мар цэнхэр гүн цэнхэр минхэр ингээд нэг юм шал өөр өнгийн өөр ертөнц яваад байдаг. Тэгвэл эмагийн дотоод яг тэр үнэн одоо төрлөх мөн чанар нь яг л нөгөө эмэгтэй хүнийхаараа нөгөө эмэгтэй хүний оршихуугаараа гэхдээ өөрийн гэсэн өвөрмөц юник тэр нэг ийм өнгө аястай мэдрэмжтэй түүнийг нь ойлгож танихгүй хүлээн зөвшөөрөхгүй болохоор дургуй нь хүрдэг хамгаалдаг бүр нөгөө нэг юм гөжүү зан байдаг штэ хүнд нэг юм тэгвэл би өстө бүр ингэчээ л та. Тийм.
Тэр нэг нөхцөл байдлаас үүдэн урган гарч ирсэн нэг зүгээр нэг юм уу эго байна. Шинж чанар байна. Адарда энэ болгоныг хилээд байгаа нь юм нэг магтах гад нөгөө талдаа нэг магтах гад байгаа. Нөгөө талдаа эсвэл айгу муулах галж ийстэй юм баба заваа. Энэ хоёр аль нь ч биш байхгүй да. Хамгийн гол нь хилж таниулах гээд байгаа цаад шалтгаан өнцгөн. Эма чи үнэн мөн чанартай эргэлзхийн аргагүй ийм шүү дээ. Үнэн шүү дээ. Үнэн чинь ийм шүү дээ. Чи өөрийнхөө буруугаас болоод өөрийнхөө одоо тэр гүжнөө яана инэ гэдэг чинь одоо тодорхой хэмжээний харанхуй мунхаг байгаа л гэсэн санаа шүү дээ. Өөрийгөө мэдгүй байгаагаас болоод өөртөө нэг ийм зохиомл дүр үүсгэсэн юм аа. Бусдаар бол чи ийм шүү дээ гэдгийг л өөртөө чинь сануулах гээд байгаа л хэлбэр юм шүү. За юм шүү. Хүн ингэж анзаарчихсан надаа. Хүн өөрийнхөө яг үнэн мөн чанарыг маш сайн тодор мэдэрч таниад өөрийнхөө болохгүй зохиомол шинж чанар эго юугаа маш сайн анзаарч мэдээд ирэхээр хинч яаж халдаж байсан, хинтээ ч яаж үл ойлголцож ам мориж байсан хизээд нэг юм өөрийн гэсэн нэг дархлаатай оршдог юм байна л да. Сэтгэл зүйн хувьд нэг дээшээ доошоо савлаад ихгүйгээр ерөнхий төвдөө оршиж чаддаг. Тийм дархлаа. Түүнийг ч л багцдугаал өгөх гээд байгаа гэсэн санаа шүү заяа. Энэ байдлаар хүлээж аваарай. Өөрийн чинь яг үнэхээр хэн юм бэ гэдгийг нь ойлгуулах, мэдүүлж тэр дотоод дархлаа юу гэж нь л өргөх гээд байгаа л гэсэн санаа. Энэ байдлаар л тусгаж аваарай. Яг үнэндээ чи өөрийгөө мэдхгүй биш үхгүй дээ. Чи өөрийгөө хамгийн сайн мэддэг нь үхгүй дээ. Одоо зүгээр л өөртөө эргэлцчихэд байгаа юм. Нэрээ би энэ эргэтэй ч юм уу. Нөгөө нэг гөчөөд уурлаад ургуун урцсан чи гинт нэг юм сонирн болоод ингэсэн чинь нэрээ би энэ ч юм уу. Эсвэл тэр нь ч юм уу. Энэ хоёрын хоорондоо эргэлцэхээр хажуунаас нь хань ижлэнд гарч ирээд үг хэлээд ингэнгүүт нэрээ тийм ч юм уу биш ч юм уу гэдэг ингээд аюул сонин хүлээж аваад байгаа шалтгаан нь энээс ургаад байгаа юм болов уу гэж тайлах гээд энэ л та. Ухаж гэнэ үү? Ойлгож гэнэ үү? Юм сурах гэдэг ч би мэдрэл л та. Бас нэг юм юу байж юм лээ. Одоо ухаантай хүчрхэг сүнсний хүний нэг юм буруу дадал байдаг юм байлээ. Өөрийгөө гүйцэд мэдэрч хүлээн зөвшөөрөхгүй болохоор өрөөлөөс ирж байгаа дайралтыг хичнээн буруу байсан, өөрт нь наалтахгүй байсан ч гэсэндээ за надаас л болоод гисэн байлгүй дээ гэд ингээд ямар ч юугүйгээр шаардлагагүйгээр өөртөө тусгай авчт юм байлээ. Өөрлөг оруулаад ит юм байлээ. Өөр дээр үүрээд ит юм, нуруунд дээр үүрээд ит юм байлээ. Миний хэлж байгаа санааг ойлгож байна уу? Ойлгож. Тийм, үгүй надаас болж байгаа юм байлгүй дээ. Би л ингэжсэн байлгүй дээ. Яшиг. За би л болдгүй юм байлгүй дээ гэд ингээд өөрийнхөө хажуугаар явуулах биш өөр дээр улам илүү ачаа үрээд идэг гэж би хэлэхэд энэ л та.
Мэдээж. Тэгвэл би үнэхээр тийм биш гэдгийг маш сайн мэдж байгаа тохиолдолд тэр хүн хичнээн уулгалаад дайраад над руу зүтгээд байсан ч гэсэндээ за ойлголоо. За өстө буйнаараа болгодөө. За гэдэл орхичих нь өөрт ачаа болж ирэхгүйгээс гадна зүгээр л ингээд хажуугаар урсаад явчихж байгаа байхгүй юу? Ингүүлэхгүйгээр өөртөө хүнд болгоод өөрийнхөө сэтгэл рүү улам оруулаад байна гэж би хэлэх гээд юм л да. Харин тийм би яг тэгээд Иймийн учраас яг үнэхээр чи хин юм бэ? Дотор зүрх сэтгэл чинь ямар өнгө аястай байдгийм бэ? Гэдгийг маш сайн таниад мэдчих юм бол, сэтгэлээ таньчих юм бол хинч чамайг яаж чадахгүй гэж л хэлэх гээд байгаа. Тэгэхээр сурах хэвээр том хичээл чинь бас нэг юу энд нэг яваад байна те. Би хардаа одоо нэг жил юм дээд 7-8 жил юм хөдөө аялж явж байгаа. Ингээ гал түлээд хоол унд идээд ингээ сууж байхдаа нэг амд өвжсэн хүнтэй ингээ дотроо уудлаа ярилцсан. Тэгээд ярьж байхдаа өөрийгөө нэг анзаарсан зүйл нь би аав ээж хоёроо хитрхийх хүндэлдэг, хайрладгаасаа болоод нөгөө талдаа өөрийгөө гүйцэд мэддгүйгээсээ болоод тэр хоёр чинь бас л хүн шүү дээ. Болохгүй бүтгүй юм зөндөө байгаа. Буруу хүмүүжлийн доголдол, буруу амьдралыг харах өнцөг, хоорондын токсик харилцаа гэж буруу болохгүй юм зөндөө л байгаа. Байсаар ирсэн. Тэр болгоныг нь би ч одоо амнаас нь тасарсан үр хүүхэд нь би өөртөө юуж байхгүй байхад намайг өдий зэрэгтэй хүн болгож бойж яасан ийсэн. Тийм болохоор миний аав зөвхөн буруу байхгүй. Би л тэрийг зөв талаас нь харж чадахгүй байгаа юм. Би л мангар байгаа юм. Би л ингээд байгаа ингээд хамаг юмнуудыг нь өөртөө ингээд сэтгэл дотор ачаа болгож аваад ирсэн юм байлээ. Хүүхэд байхаас хойш. Нэг юм лаг ухаантай хүүхдийн дүрсгэдсэн байх шүү дээ. Тэгээд тэр орой би үнэхээр яг нэг үнэн байхыг хичээсэн. Жинлүүрийн хоёр талд яг нэг юм өнөө худлыг дэнслэмээр санагдаад би аавч ирээ үнэхээр манай аавч ир тэнэг мангар болдоггүй. Үр хөвгтө өсгөж чадаагүй. Өөрийн хов хүний хөгжил, өөрийн дотоод юм хумд болоогүй. Би бинийг хүндлэх, хайрлах тэр юм нь болоогүй, чадахгүй байсан. Тэрнээсээ болоод асар их тийм сөрөг энергийг, давтамжийг үр хөвгтүүд рүү өгсөн бла гэд ингээд бүр ингээд энэ доторхоо ингээд гаргаал нэг уудлал ярьсан чинь миний дотороос нэг том бол харчлуу авагдсан юм шиг амар гоё онгоогод ирсэн. Тэгээд би тэрэн дээрээс юу гэж ойлгосон гэхлээр би аав ээж хоёрыгоо төрүүлчихсэн аав ээж хоёрыгоо муулчлаа да биш юм байна. Яг үнэхээр бодит хөрсөн дээр байгаа үнэн зүйлийг худал үнэн гэсэн хоёр тал руу л одоо хуваарилсан, дэнсэлсэндээ л хамгийн гол учиг нь байгаа юм байна. Үүний улбаатайгаар миний сэтгэл маань ч гэсэн хэрэггүй ачаанаасаа салж чадж байгаа юм байна. Тэгэхээр хүн заримдаа хаяач болов нэг юм ухаантай хүний дүр эсгээд байлгүйгээр үнэхээр болохгүй байвал өөртөө хүлээн зөвшөөрөөд үнэн байдлаар нь ингээд тусгаж авах нь зүйтэй юм байна гэж би одоо тэр үед ухаарчсан байхгүй. хоёр талд нь гаргасан ба шүү дээ. Тий өөрийнхөө дотор сэтгэлдээ яг үнэхээр одоо хүлээн зөвшөөрүүлж одоо хөрсөн дээр нь буулгаж авч ийн гэсэн санаа واخгүй юу? Аль нь үнэхээр үнийн, аль нь худлаа юм, аль нь дэгстүүлсэн. Алийг нь би зүгээр худлаа өмөөрч аваад байгаа юм тий. Өөр дээрээ тусгаж өөгшүүлж аваад байгаа. Ингээд энэ болгоныг зэгцэлсэн л гэсэн санаа. Сэтгэл дотор. Тэгээд тэр өөрөө унтахад бүр энэ дотор ямар гоё юм онгооцсон юм. Ямар гоё ингээд бүр дүүрэн амьсгалаа. Ядж од ширтээд гадаа хонж ирсэн нэгчлээ. Аюу гоё ямарч ирсэн. Тэр санаанд орч.
Тэгээд түрүүний одоо хардаа би энэ нараа хэлэх гээд байгаа. Одоо чинь цаанаас хилүүлээл байгаа гэсэн санаа шүү дээ. Хилүүлээд байгаа энэ юм болгоныг анзаарахаар юм хардаа. Зүгээр л аймаа чи яг үнэхээр үнэндээ хин юм бэ гэдгийг нь л таниулаад байгаа л юунууд яа, тохионууд яваад байгаа юм биш үү? Анзаараад аваарай. Түрүү мессежэн дээр чараа би ингэж анзаарчихсан. Тийм. Эсвэл би хүчгүүдээ, эсвэл би тэнэг мангартай, эргүү тэнэгтэй болохоор бол ойлгохгүй байгаа юм байлгүй дээ. Нөхөртөө хүлээн зөвшөөрүүлж чадахгүй, нөхрийгөө ойлгож чадахгүй. Би эсвэл ийм болохоор л ингэж байгаа юм байлгүй дээ гэдэг нэг ийм мессеж өнцөг явсан байхгүй юу? Тэрэн дээр биш үү те. Миний дотроос бүр ингэ хэлмээр байсан зүйл нь. Тийм. Би сулд ороодоо. Тийм. Би сулд ороо тэнэг мангартай гэж хэлчихсэн. Тэрэн дээр чинь хэлмээр байсан зүйл нь. Би биш бүр цаанаас шүү за хэлмээр байсан зүйл. Үгүй харин чи өөр илүү хүчрхэг. Аль талдаа ил харагдаж байгаа энэ сэтгэл зүйн талдаач тэгсэн цаана далд гүнд байгаа сүнс нөгөө ойлогийн байнг ярьдаг далд ертөнц оршихуй юуны хувьдаач тэр энергийн хувьдаач тэр аль тал дээрээ сүнсний хөгжил аль тал дээрээ чи нөхрөөсөө илүү хүчрхэг илүү туулал өндөртэй энэ үнэн бохгүй юу да энэ дээр би тандгийн юм чинь би ойр байдаг юм чинь аймаага магтчих гэж байгаа хэрэг огтоос биш зүгээр л үнэн байдал нь энэ. Тэгэхээр үүнийг нэлзаахгүйгээр эсэргүүцэхгүйгээр ницаахгүйгээр зүгээр л өөртөө үннээр нь ингээд нэг юм хан хэрэм шиг тусгаад авчих өөртөө сэтгэл дотроо чи зүгээр л хүчрэхэг ил бодод харагдаж байгаа байдал дээр цаа далд юу энергийн талбар дээр ч тэр хүчрэхэг. Хоёрдугаард гэх юм бол байж тээ те энийг ахаад энэ ийм хан хизээж ямар ч салхинд ямар ч үерт хийсэж норж унахгүйгээр унахгүй байдаг чулуун хан хэрэм мэд сэтгэл дотроо хадгалж аваарай гэж би загч байгаа шүү. Хоёрдугаар гэх юм бол өмнө нь зөв зүгээр ойлголцоод зөв зүгээр өдөр шөнөгүй хамтдаа байгаад учир начраа яриад амьдралаач тэр ажиллаач тэр хосын харилцаагаач тэр зөв зүгээр болгоод байдаг байсан зүйл нь одоо яагаад зүгээр байж чадхаа байчихва. Одоо яагаад нэг юм хүндүй хоосон нэг юм ярихаар дээр доороо яриад нэг юм гарахаар хөндөй ингээд нэг юм оргиод ерөөсө хоорондоо авцалдан нийлж чадахгүй байна вэ гэхлээр тэр үеийн аймаа өөрчлөгдчихсэн хөгжчихсэн ухамсарын тэлэлт үүсчихсэн ойлгож байна уу? Нөгөө өвлөөс хойш яриад байгаа хараал истсэн сүнсний чин сэрэлтэнд болчихсон болохоор мянга хичээгээд өмнө нь ойлголцож байсан тэр эр нөхөртэйгөө өмнө нь аймаа зөв зүгээр л хоорондоо хамтран амьдраад уйсан нийцээд байдаг байсан тэр эр нөхөртэйгөө одоо нийцэж чадахгүй байгаа юм аа. Өмнөх арга барилаараа, өмнөх хуучнаараа, өмнөх ярилцаагаараа, өмнөх ам үг хэлээрээ нийлэх ямарч боломжгүй болчихсон. Шалтгаан нь гэх юм бол аймаад хөгжил явагдчихсан, тэлэлт явагдчихсан. Байхгүй юу та? Тэгэхээр энэ хардаа зүгээр л нэг юм юу зүйл юм аа. Байгалийн үнэн эволюц, үнэн хувьсэл явагдсан. Тэрнээс үл чи хин нэгэн илий балдан шашин маш янз бүрийн дагаа солиорч гэгэрээд ингэ явчаагүй. Зүгээр л доторх сүнс чинь сэргээ дотоод мэдлэг юугаал улам илүү таних мэдэх процесс нь ингээд маш хүчтэй эхэлчихсэн өрнөд явж байгаа болохоор өмнөх байсан тэр юу руугаа дүрс рүүгээ өмнөх байсан тэр харилцаа руугаа орж чадахгүй шүү дээ. Чи чинь тэлээд би чи объем нь нэмэгдчихсэн л гэсэн санаа шүү дээ. Байгалийнхаа хуулиар
Тийм болохоор жишээ байдлаар хүртэл харуулад шүү дээ. Хадминдаа яваад очиход чинь нөхөр хадам хоёр чинь тэр оюун эрдэнэхийн улс төр яриад тэгээд ээждэг нь 2 3 үг солиол тэгэл нэг юм ядраал үг яриад юусоо явахгүй тэр юм хум юусоо сонирн биш. Тэгэл энэ нөхөртөөгөө хийж байгаа хэрүүл маргаа энийг жижигхэн мөнгө санганы асуудал энэ минь бүр огтоос юуч биш байгаад байгаа үсттэй. Харин тийм. Тэгэхээр шалтгаан нь ойлгомжтой байгаа юм биш үү дээ. Тэгэхээр одоо яа гэсэн үг одоо тэгээ би ингээл цаашаа мэдээж улам хэлээл явна. Маа нөхөр ингээл ажиллаа бит хоёр ч олмол тэгэл зурчилтэн үстэй. Яг зөв. Цаашаа гөрвжлүүлээд улам тэлэлт явагдана. Буюу хорвоо ертөнцийн хавьяалын эмагийн доторх сүнс ирч улам л тэлэлтийг авна. Энэ ерөөсө хязгаарлаад ягаад ч яах зүйл байхгүй. Нэгэнт одоо богоон хөдөлж гисэн. Тэгвэл танаа нөхрийн хувьд бол яах юм хоёлоо хин хинэн мэдхгүй хорвоо ертөнц хизээ цаг нэрэн тэр цагт л хөгжил нь явагдана. Ойлгож байна уу? Магадгүй дараа төрөлдөө магадгүй хэд хэдэн төрлийн дараа эсвэл 5 жилийн дараа 10 жилийн дараа юу болохыг мэдэхгүй. Тэр бол бусдын асуудал. Тэгвэл Эма хувьдаа юу хийж чадах вэ гэхээр илүү тэлэлтийг авсан, илүү хүчрхэг болсон Эма юу хийж чадах вэ гэхээр энэ нөрнөд байгаа асуудлыг дундаа дотор нь биш дээрээс нь ерөнхий объемоор нь харж байгаа Эма юу хийж чадах вэ гэхээр хүлээн зөвшөөрч чадна. Болж байгаа бүх нөхцөл байдлыг ахицалдахгүйгээр гэдэг санааг хэлж байгаа шүү. Гүжихгүйгээр гэдэг үүднээс ярьж байгаа шүү. Эсрэгцэлгүйгээр гэдэг мессежийг би хамгийн чухал хэлэх гээд байгаа шүү. Зүгээр л аясаар нь уусгаж хүлээн зөвшөөрч чадна. Үүнийг хийж чадна юм. Бүх зүйлийг игээл аясаар нь уусган, уйсан нийцүүлж чадна. Өөртөө ч тэр өөрийгөө эргэн тойрон хорвоо ертөнц гаднах орчиндоо ч тэр айлал талдаа. Хоёрдугаарт Эма хайрлаж чадна. Уучлаарай Эма, би тэгтээ шууд шулуухан хэлчихье. Танаа нөхөр буюу ийм хэмжээстэд байгаа хүмүүс сонсон биуд яг үнэндээ хайрлах гэдгийг мэддэггүй юм. Мэдэрдэггүй юм. Угаасаа байгаа нь тэр. Хайрыг ярих байх л та. Би ханаа хайрладаг, би үр хүүхдээ аав ээж их орн хайрладаг. Гэхдээ тэр нь бүр цаад мөн чанар, бүр цаад оршихуйн хувьд явдаг тэр хэлбэлцлийн хайр биш байдаг юм аа. Наа байдаг шинж чанарын хайр байгаад идэг байхгүй юу? Тэгэхээр үүнийг таньж мэдэж байгаа Эмагийн хувьд цаашдаач тэлэлтийг авах Эмагийн хувьд алдаатай, оноотой, болохгүйтэй, болдогтой бүгдэнтэй нь хайрлаж чадна. Тэр хүнийг тэр хүний дотоод сүнсийг нь сэрсэн, сэрээгүй, таньсан, таниагүй, тэлсэн, тилээгүйтэй нь хайрлаж чадна. Энэ хамгийн чухал энэ зүйлэнд энэ хайранд сургах гэж хорвоо ертөнц тоо хоёрыг цаанаас нь шүтэн барилгаар үеийн үрээр нь учруулсан байхгүй юу да. Яг үнэндээ явж. Энэ хүлээн зөвшөөрлийг мэдрүүлэх гэж энэ том ухааныг таниулах гэж тоо хоёрыг орчлон хорвоо ертөнц асар олон төрлийн үеийн үрийн шүтэн барилгаар чинь өнөөдөр энэ төрөлд чинь эхнэр нөхөр хоёр болгон уйсан нэгдүүлсэн байхгүй юу да, нийцүүлсэн байхгүй юу да. Тэгэхээр энийг зөв харж таних чадах юм бол ёо яасан хэцүү юм бэ? Ёо ямар их төвчээр вэ? Ёо ямар их гай үеийн үрийн зовлон бэ? Ямар их новшвэ биш. Нөгөө талдаа ерөөл вэ? Өөх ямар их буян заяа вэ? Ямар том багш вэ?
Ямар том ивэл хайр инэрл вэ? Ямар азар би ийм сайхан хүнтэй уулзраа вэ? Ингэж учирсан болохоор л энэ бүхнийг би өөрийнхөө дотоодоос таньж мэдэж байна шүү дээ гэж харах. Шалгалтандаа л бүдэрчлээ л дээ гэж. Санаа зовлтгүй хөө цааш тааж бүдэрнэ. Энэ маш том шалгалт. Маш том шалгалт. За, гурав дахь нь дахиад нэг юм хэлүүлэх гэдэг шүү. Эхнийх нь бол хүлээн зөвшөөрөх байгаад байна. Хоёр дахь нь хайр байгаад байна. Гурав дахь нь юу байж болох вэ? Ямаа өөрийнхөө дотор суудлах та. Дахиад ажиллахгүй шүү. Зүрхээ мэдэр. Нөхөр тоо хоёрын үеийн үрээрээ баян заяагаараа эхнэр нөхөр болон энэ төрөлтөө амьдарч байгаагийн гурван үндсэн гол шалтгаан. Эхнийх нь хүлээн зөвшөөрөх, хоёр дахь нь хайр байх нь байна. Гурав дахь нь юу юм болов? Чи өөрөө мэдж байгаа. Нэгдэх юм уу? Өөрөө мэдж байгаа. Бод өгөө. Дахиад ухаатай. Энгийн үг байгаа. Дахиад ухаатай. Ингээд нэг юм тэр үгийг амнаасаа гаргахаасаа ч итгэж ядаад юм. Ойлгож байна уу? Нас хүнс чинь. Нэг эмхтэй хүн нэг юм нулимстай нүдээр нэг юм байдаг штэ, нэг юм юу юм болоо юм а. Би нөгөө нэг жишээ байдлаар л хэлээд байгаа шүү. Зөвлөн байх. Шөө ухаатай. Шөө зүрх рүү ухаатай. Гурав дахь том хичээл нь юу юм болоо? Аль хэзээний мэдчихсэн энэ гурав дахь хичээл нь аль дээр мэдчихсэн тэр юм нь ухаарлал нь юу юм болоо? Эмхтэлэг тийм зөөлөн уян байдлаараа одоо нөхөртөө нэгдэл үүсгэх юм. Нэгдэж. За, хойлоо гурав дахьыг нь тэгвэл төртэй ингэ орчихъя доо. Ямар ч л байсан. Чи яриагаа ярьж дуусчаад маргааш орой нөгөөдөр одоо цааш та өөрийнхөө дотор руугаа чимээлж явах та. Анзаарч л яваарай. Дотор сүнс чинь маш сайн мэдээд юм танаад. Аль хэдийн авчихсан байна. Магадгүй хэдэн жилийн өмнө. Магадгүй анхныхаа хүүхдийг гаргаж яхад мэдэхгүй. Яг нэг тэр он жилүүд тэр нэг агшинд нэг юм мэдэрчихсэн нэг юм байгаад байна. Тэгэхээр энэ хүнтэй учирсан үлийн үрийн шүтэн барилгаараа хорвоо ертөнцид хоёр таарч энэ төрөлтөө таарч нэгдсэн байгаагийн гурван том үндсэн хичээл нь лавл энэ гур байна шүү л гэдгийг л би ойлгуулах гэдэг хэлэх гээд байна. Би буюу хорвоо сэргээж. За ямар ч л байсан анзаараарай хөө. Хартаа ийм юм байна гэж хэлчихье. Айгүй энгийн зүйл хэрнээ эрдэн надил гэрэлтсэн тийм чухал зүйл. Чамд ч тэр, харилцаанд ч тэр, гэр бүлд ч тэр, хорвоо ертөнцид ч тэр. Айгүй энгийн мөртлөө энд байсан байж тээ гэд бараг л урдаа унсан чулуу Германда байгаа жижигхэн чихрийг гаргаад ирэхэд л алтерд нь алмац шиг ингээ гялалцахтай адил тийм л энгийн зүйл. Гурав дахь ойлголт байна шүү за. Нэг тийм одоо нэг чулуу шиг ингээл юм эртэн шиг ингээл ингэж би юм биш жоо юмзэг байл. Наадхаас салаагүй. Наад эрэхтэй хүн шиг байх шалтгааныг хэлсэн шүү дээ.
чи өөрөө хүнд ойлгогдохгүй болохоор бусад хүмүүс чамайг хүлээн зөвшөөрөхгүй болохоор чи өөрөө өөрийгөө хамгаалдаг нэгэн төрлийн дүр эго хамгаалах механизм чинь байна. Эго байна. Тэгэхээр наадхыг орхичих хөө. Таньсан юм чинь үлдээч. Өөрийгөө зөвөр илэрхийлж. Ахаад ингэж орж ирж байна хөө. Одоо Эма. Наад 3 дахь том хичээл, 3 дахь том ухаарлаа юунаас холдуул бодлоо хоосол. За. Өөрийгөө зүгээр нь одоо цагтаа өдөр. Ахаад нэг ийм хэлмээр юм хөө. Тэг ингээ яриан дундааж болов хаяа маазарч явахдаа нөхөрт хоёрын хоорондоо ч тэр эсвэл надтай хамт байхдаа ч тэр ингэж ярьдэн штэ. Энийг балаа сүн сүүдэр далд ертөнц мөртөнц гэж нэг ярьдаг шүү. Тийм үү? Хэлдэг шүү. Хүлээн зөвшөөрөх үү? Тийм үү? Тэгвэл энэний ард нь юу яваад байна гэхлээр 100% гүйцэд хүлээн зөвшөөрөөгүй нэг юм цугалзаад байна л гэсэн санаа. Юу хүлээн зөвшөөрөхгүй вэ гэхээр мэдээж чи өөрөө мэдж байгаа. Намар өглөөс хойш энэ хэцүү туул юуг даваад явсан. Яах гэж давсан? Юу туулаад байгаа? Ямар процесс өрнөд байгаа юм? Яагаад юунаас болоод яачхаа нөхөрт хоёр одоо урдных шиг адилхан ярилцаж таар тохирохоо байцгаад байгаа юм. Эн чинь нөгөө нэг сүнсний сэрэлт нөгөө ухамсарын тэлэлт гэдэг зүйл чинь явсан шүү дээ. Мархын аргагүй үнэн шүү дээ. Энийг чи өөртөө маш сайн сонсоод аваарай. Өөртөө гүйцэд хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг новшийн эргэлзээний орон зайг мэдхгүй нэг 90-10% ч юм уу 95 ч юм уу 98-2 ч юм уу нэг юм новшийн эргэлзээ гэдэг юм нэг новшийн зүйлийг үлдээчээд байгаад байна. Гүйцэд хүлээн зөвшөөрөхгүйгээр эргэлзээний жижигхэн орон зай үлдээчээд байгаад байна. Өөрөө ч мэдэхгүй энэ жижигхэн орон зайгаар чинь сэтгэлийг чинь донслох, чамааг үймүүлэх тэр нэг юм сөрөг давтам, сөрөг энерги зүгээр л гаднаас хөндлөнгөөс хин нэгнээс хажуугийн хүнээс чинь зүгээр л юулэгдээл орж ирээд байна. Хамгаалтгүйгээр гэсэн санаа, хаалтгүйгээр гэсэн санаа. Тэгэхээр чи өөрийгөө хайрлж байгаа бол дотоод зүрх сэтгэлийн амар амгаланга эрхэмлж байгаа бол ямар ч хоосон орон зай үлдээхгүйгээр 100% итгэлээр дүүрэг. Юу гэж хэлэх гээд юм гэхлээр өөрийнхөө энэ туулалдаа итэг, хорвоо ертөнцид итэг. Хүлээн зөвшөөр 100%. Новшийн 1%-ийг, новшийн 0.5%-ийг битгий үлдээ. Чадахгүй бол чи өөрөө хүртнэ л гэж хэлэх гээд юм. Маш товчхонд. Зүгээр дуустал нь авч. Цэнэглэх боломж байхгүй ч орж байгаа цэнэглэнэ гэдэг. Тэгээд дуустал нь явчих. Ерөнхийдөө хилэгдэх, цаанаас дамжуулагдах юмнууд ерөнхийдөө гарчихлаа. Одоо утас чинь хэдэн минут барих боломжтой. Юу 4 утас. За дуустал нь санаа зовлтгүй явчих. За юу. Хамгийн гол нь яг одоо цагт оршоодохоор яг энэ бодол юугаа хоосолсон шиг яг энэ юугаа барьж байгаарай. Бариатгаарай. За одоо хэлэх юм байна уу? Дотроос чинь гайхаж эргэлзэж байгаа юм байна уу? Эсвэл таньж мэдэж ухаарч байгаа юм байна уу? Энийг хаваалцах.
явцсан байгаа ч гэсэн мэдээж энэ чинь шууд төгс болчихно гэж байхгүй. Тэгэл бас орж орноо гарна гэдэг шиг л тэгэл явчлаа л та. Харин ч өөртөө нэг цаг гаргаад яг энэний хаягаар сүнснийхээ замаар явбал өөрийнхөө тойрон хүрээлж байгаа хүмүүсийг хүртэл би одоо тийм сүнслэг хүмүүсүүдээр хүрээлүүлээл явж байгаа штэ. Тэгэл мэдээж гэртээ орж ирэл яг энэ сэдвэр угаасаа ярилцаад хуваалцсан гэсэн юм бол байхгүй. Өөртөө л яриад өөрөө дотроо ингээл нөгөөдхөө бодоод оршоол ингээл байж байгаа. Тэгэхээр мэдээж орж гараал явж байгаа л да. Тэнгууд нөө тэр нэг жижигхэн нөө чиний хэлдгээр тэр симхигээр чинь сөрөг тавтамж ч орж ирэнгуут тэр дээр барьцаалтаал те. Тиймэрхүү юм болж л байна л да. Гэтэ цаанаас ингээд юу гэх юм яагаад гэдэг асуулт гарч ирээл. Яагаад болохгүй. Надтай яагаад одоо ингэж яаж байгаа ч юм уу те ингээд нэг жоон нэг тийм түнсэн гомцсон нэг тийм сэтгэлээс тэгж илэрхийлэгдэж гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд гол нь би одоо ингээд за ингээ яваад идэг чинь хөр маань яг ингээ стил хийвэрээ ингээ байгаад хаар бит хоёр цааш одоо юу болж хөрөх юм бэ? Ингээл ингээ нэг тийм шамтрах тий. Тэгээ би энэ үнтэй чи ингээ насаараа би амьдран гэж байгаа. Тэгээд энэ болгонд би зүрх сэтгэлээ илэрхийлээд яг энэ сүнснийхээ юугаар байна гэхээр байж чадахгүй өөрөөр байж чадахгүй бас нэг юм нуусан хэлбэртэл байгаад ах юм уу ч юм уу тий. Хэдийгээр өөрийгөө заа би ингээ хайр болно ингээ тэгнэ гэл өөрийгөө юу бодож байгаа ч гэсэн бас ингээл гомдох ч юм уу тэнэх ч юм уу тийм асуудал гарч ирж байгаа байхгүй юу яалтчгүй л тэр болгонд чинь за юм гэсэн шүүгээ тэгээд бас хүлийн зөвшөөрөн гэсэн шүүгээ тэгэхээр бас хэцүү ингээд яалч нэг энэ бодит амьдрал дээр гарч байгаа кейс ингээл юмнууд гарч ирж байгаа болохоор өмнөх давтамжаараа ч юм уу ингээл яаж лээ л да. Сэтгэлээс ингээл гарч ирчлээ л да. Тэгэл яах ёстой юм болоо гэл нэг тийм тийм шахагдсан тийм эзэмш төлөвл. Яавал ингээ гоё юм гэхдээ одоо яг ийм тэгэл хүн чинь угаасаа юу сэтгэл хангалуун байгчлаа амьдарч байгаа сте. Тэгэхээр чи ингээд хажуудах маань юм шиг гэсэн. Тэр хүн хэдийгээр сүнсэн сэрээгүй одоо юуны хана энерги тавтамж надаас доорч байсан ч гэсэн би одоо тэгэл ингээд энэ чи юм хүн юм чинь хайрлаад гээд ингээд басаа нэг тийм хэцүү. Тэг яг тэр хүмүүсээ үгээр яваадаа за хайр юм чи ингээд хийгээд тэгээд тахлаар бас хэцүү. Яг энэ нэг амьдрал яг ингээл нэг тооноос хол идэл ингээл явж байгаа болохоор энэ харилцаа бас шинжлээ сэргээ гоё бай ч юм уу тиймэрхүү хүсдэг. Тэгээд ингээд ярихаар одоо хоёулаа чи ингээд хүүхдүүд ч том болж байна. Хүүхдүүдийн хажууд ингээд эрхлээл хэвтэх биш. Тэд нар чи ингээд тийм харж марж ч юм уу тий юу хийн нэг тиймэрхүү байдлаар ингээд хандаад талаар би бүр ингээд унтарчтай байхгүй юу? Гэтэл зүгээр сүнсний сэрэлэн болоочгүй асууд ч юм уу ингээл зарим юу нэ ингээл хүүхдүүдээ дэрэж хамаагүй ингээл гой байгаал бас тийм байж ажиглагчлаа шүү дээ. Тэгээд яагаад банаа нөхөр хүүхдүүд том болчлоо бити ингээ тэргээд өмнө болоод байсан юм одоо яагаад гэж хийхгүй яагаад ингэж заавал ингэж өөрсдөө ингэж хүлж байгаа юм шиг. Тэгээд би санаачлагыг гартаа авахгүй бол манай нөхөр санаачлахгүй ч санаачлахааргүй тийм
шинжтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр би чи энэ үнтэй чи би насаараа амьдрын шүү дээ тамира. Тэгэхээр л ингээд сэтгэлийн мухарт нэг юм ингээд үлдчихээд яавал яах ёстой болоо би ер нь компани ерөөсөө бэлээ. Ерөөсөө энэ хүн чи ингэж яаж ерөөсөө энийг маар болоод тэгэл ерөөсөө хүүхдүүдэд анхаарал хандуулаад сайхан ингээд ястаж ингэж чиний хэлдгээр уйсаж голын урсгал шиг урсаж амьдрах надад тийм зориг байна. Гэтэл энэ хүн чинь тэгэл амьдралын болохоор чи яагаад ажиллаа гэхгүй яагаад ингэж байгаа тэгж байгаа ч юм уу нэг тиймэрхүү өнгөс гаргана яг уу ерөөсөө боли би шантарч чинь боли ерөөсөө ингээд юу аа гэ боли гэ би хилчж үзсэн өөрөө л мэдгүй л гэсэн л дээ. Гэтэ гол нь би нөхрөөсөө би тийм хүмүүсэг байхгүй юу? Санхүүгийн ч ямар нэг юм би угаасаа хүсэж байгаагүй. Зүгээр л ингээл нэг тийм хамгаалагдсан, хайрлуулсан намайг ойлгох үед нэг аргадаад тэрвэрээ за зүгээрээ яаж хийж ингээд нэг тий зөвлөсөн ч юм уу тиймэрхүү юм би хүсдэг болохоос биш. Одоо ойлж хийж юундаа ойлоод байгаа ч юм уу нэг тийм яг анх үедээ л хоёр ихний 5 жил 6 жил ингээл өстө би чинь ойлсон ч гэсэн намайг аргадаал яг уу их үгэл ингэдэг байсан. Одоо яагаад энэ бүхэн байхгүй болчихж байгаа юм. Тэгээд би насаараа амьдрын гэж байгаа. Тэгэл нэг иймэрхүү харилцаагаар ингээд би ингээл удаан юу хагаад байхаар улмал хүрнэ үстэй. Би оо тийм амар их бүсэв шүү дээ. Ингээ би өөрөө ингээ өөрчлөгдөд ахаар маань хурч нэг юмыг амжуулсан, хөдөлмөрлсөн ажилдаа бол үнэхээр сайн л да. Хөдөлмөрлсөн юмыг амжуулж ингэж тэсний юм ингээ тэр ажлынхаа ард мард гарахаараа бас их юу яана. За ийм амжуулаад ингээ хийчлээ өнөөдөр гэж бас тэгж ярин за тэр нь ч яах вэ гэж чинь тэгээ нэг юм татн харилцаа сэтгэлийн нэг юм юу яаш яг байж ижил хүчин олж тогтностой амьдрал. Одоо бусад санхүү манхүүгийн дээр маргалдах асуудлууд үгүй яг байж болно л доо. Үгүй маргалдаа л үз. Гол нь нэг тэр нэг тийм чухал үстэй. Тэгэлгүй яг. Тэгээд би нэг гол нь гайхаад байгаа. За би одоо хэд наслаа гэж бодоход энэ үнтэй шингээл амьдрал явж байна. Маань хурч нэг арх марх уугаалч юм уу янз яашсан гаргаал тэгээд идэх хүн биш. Гэтэл зүгээр нэг жижигхэн юм хүсэж таш ба. Одоо би үйл мөөл ингээл яхаа аргагүй надад ийм болчлоо. Сэтгэл өвдөд байна гэх нэм болчлаа гэж ойлаад хажууд нь ингээл ингэж чинь тэрийг хүлээж одоо ойлгох ядаж эн чи яагаад вэ ингэж яад өвдчих биш байгаа да эн чи бас надад хэрэгтэй өөр хүмүүстэй бас хажууд нь хэрэгтэй хүн ч юм уу те хүн шүү дээ гэд нэг харагдчихээ за илүү юу болчих одоо яагаад гэд ингээд нэг бүр ингээд те санаа зовсон нэг тийм юм юу сайжруулахгүй байхгүй. Яг нь эрхчлөөтэй байлгаж байгаа маа эрхчлөөтэй олон хэрэг байлгадаг. Тэгэл юу би туслал хийж जैन би өрөөндөө эртхэн унтмаараа гэвэл тэгэл ээж чинь унтах чинь амарх чинь ээжигээ 50 унтвал гэл тэр тал дээр тэгдэг. Зүгээр нэг бит хоёрын хоорондын л нэг юм хосын харилцаан дээр л нэг тийм зүр жижигхэн л манай жижигхэн л ингээл нэг анхаарал хандуулчихвал юм бол
эмэгтэй хүн чинь тэгэл баярлал хөөрөл олмол хайрлал явна шүү дээ. Тийм юм л нэг багсаар тэгэл бүр ингээд нэг намайг анзаарахгүй болсон нь улам ингээд мэдэрэгдээд хахаар бүр ингээд нэг тийм хүүшээ би энэ үнтэй чи насаараа амьдрын штэ яагаад түти яаж би ингээд насаараа амьдрах юм бэ? Би зүгээр ингээд нэг тэ их хүүхч баймаар ингээд нэг тий баймаар биш тэ гэсэн нэг тийм л өсөл надад ингээд бодогдоод идэх байхгүй юу? Түүнээ санхүү манхуугийн асуудал одоо яах вэ? Дүүрч тэгэл угаасаа ямар болохоо хичээд байгаа ш. Болох юм бол тэгэхээр болоод өнгөрнө. Би ерөөсөө тэ санхүү манхуугийн асуудал ерөөсөө айдаггүй байхгүй. За болно угаасаа бид нар ямар мөнх биш. Одоо бол буурч тэгж боддог. Өмнө ч нэг айхтар одоо болохоо илчлээ ийм дутагдж ийн гэж нөхрөөсөө нэхэх ч юм уу. Ийм ч юм амаараа энэ одоо ингэмээр ингээд нэг тэгээд идэггүй. Тэгээл дотроо бодсон юм а хийгээл хэрэгжүүлэл явж идэл хүн чинь хөдөлмөрлөхөөр тэгээл үржил хөгжөөл явж байгаа юм чинь. Одоо яг надад тийм нэг сэтгэлийн асуудлаас гараад байгаа байхгүй. Нэг дотоод мэдрэмж тэр юу сэтгэл санааны нэг дутуу анхаарал тийм дутагдаад байгаа ч гэх юм. Бийж магадгүй өөрөө тэрийг өгч чадахгүй байж магадгүй. Гэтэ яг миний хувьд бол би бол яалчгүй гөө нөхрийгөө би дэмждэг. Ингээд тэгээ болж штэ тэгээл да ингээд да гэд бол бүтэг талаас нь хардаг. Маа нөхөр болохоор юун дээр эрсдэл хараал ингэж болох ч юм уу болохгүй ч юм уу. Одоо ер нь ингээд бодъё ингээд хийгээл ингээд нэг тиймэрхүү юутай байхгүй нөө эдийн засгийн хүний тийм эрсдэл тооцдог ч юм. Минийхээр болохоор өө тгий штэ болоо. За чи хэрвээ болохгүй гэж бодож байгаа бол яах вэ ч юм уу гээл ингээд явж идэг. Яг гол тэр юу асуудлын юу байна гэхлээр нэг тийм дотн юу маань л нэг жоохон энийг одоо яаж сэргээд юм бол гэл мэдэхгүй. Яаж сэргээвэл яавал сэргэх юм бол батал штэ. Эсвэл би тийм их илүү хүмүүсгээд байгаа юм уу? Тэгтээ хүн зөөр хүүхдүүдийн хажууд ч юм уу нөхрийн хажууд уйлж болно үсттэй. Болгүй яах вэ? Тэгэхэд ингээл би юм идэхгүй би уйлмаар байна. Би яагаад уйлж болохгүй гэж гэл хүүхдүүд хажууд ингээл уйлал яалаа. Чи уйлж уйлаа гэж. Уйлдгүй юм байгаа. Ядчих та уйлах дуртай болсон гэж хэлэхгүй. Өмнө ч гэсэн би ер нь тэгэл уйлждаг байсан л да. Тэгээд нөгөө уйлах маань ихсээд бүр ингээд тэр маань бүр ингээд төвхтэй санагтаад идэв болчихсон юм болов. Өдөр би бүр бачимдаад исэн одоо яг намайг айг. Би тийм хүн яагаад надтай ингэж таам бол гэл ингэж. Үгүй ярилцсан би ажилтай байна гэл яг хоёлаа ивэр зүгээр атайхан гоё ингэ ярилцъя гэл. Би ажилтай байна тэгээ орой очоод гэсэн. Өөрөө тийм дүлий дүв зэрэлж чадсан. Хөвчөж байгаа байхгүй юу? Юу хүсвэ? Ядчтай ингээл за ярилцсан яадас за яах вэ хөө гэж юм уу? Яах вэ их үү гэл ядаж нэг тийч яаж болсон шүү дээ. Би хэдийгээр уурлуулсан байсан ч гэсэн чинь тий их нэртэй бас бууж өгөөд тий. За одоо яах вэ яасан гинэ гээ тий. Бас энэ чи. Би тийм илүү бүсэд нөө одоо миний яриагаар
чадахгүй л байгаа. Эсвэл хүний амьдрал угаасаа л ийм байд юм уу? Хэлж мэдэх юм алгаа. Тэг хүлдүү царайлал энэ амьдралыг дуусгах юм уу? Чи чадах уу? Чадах уу? Чадна. Мэдхгүй байна харин ерөөсөө. Хэрвээ итгэлтэй байгаа бол чадна гэсэндээ хүрэх гээд хөлдөө чигээрээ дуусгах гал үсэхгүй юу? Яг шүү дээ. Тэгээ Нөгөө дотроос ганц л амьдрал хүний амьдрал чи миний амьдрал яахаар ингэж байгаа гэд энэ олыг юмыгаа огоороод хөлдөө амьдрч чадах уу? Тэгээ манай охин гэж аах угаасаа л ингээл ийм заримдаа нэг сүнэ ингээл уурлахааргүй ингээ амар ууралдсан штэ ээж та тэгээд л орхичих заа юу миний ээж заа юу гэж би тааж манай охин ч угаасаа л хөлдөө төмс ингээ ингэдэж штэ Нэстэ ээж угаасаа зүгээр дуугаа орхичих. Тэгээ аав жоо байж байгаа зүгээр олчихно. Гэдэг юм чи өдөр амар инээдтэй. Тэгэл орхичих. Тэг чи аавда хэлэлтэй. Тэгээд ийм очиртай ингээд миний охин өөрөө ингээд ойлгуулад хэлдэг хэлээ. Би бүтэй амьдралаар нь юу лээ инээт юм шээ. Амьдрал ярьсан ч гэлээ юу лээ. Тэгсэн ч ойлгохгүй ээжээ. Би бүр шок гэсэн ш. Манай хоёр бүр амар инээтэй юм ярьдээ ш. Амар тийм. Манай охин бол бүр амар тийм ухамсар нь бүр ингээд хөгжсөн. Том юм шиг бүр яг нэг бүр юу юм ярин заяа бүр зөвлж мөөлж байна. Харин би сая сонсож явахдаа хэлмээр санагдлаа. Охиныхоо хэлсэн үгийг стил бодоод бясалгаад айхтар бурхан багшийн сургаал номыг хүн яадаг шиг яг тэрнтэй адилхан бодоод бясалгах юм бол эдэмэн томоос том сэтгэлээ таних үе таалга байх шиг байна даа гэж бодлоо. Тэгэл дуугаа орхичих гэж бүр ингээд одоо тэгээ тайшаар гээд би уйлжсэн гэсэн чинь битээ уйлаа гэж байна. За ээж уйл сайхан уйлаа тайширч гэж байна. Яа, энэ төргөө хийчихсэн. Sorry. Миний чинь яг дууслаа шүү тамираа. За тэгвэл ярианы төгсгөлд нэг ийм үгийг хэлүүлж байна. За. 12 ертөнцийг чи өөрчилж чадахгүй. Ялангуяа тэр дундаа хүмүүсийг эзээч өөрчилж чадахгүй. Хэрвээ үнэхээр өөрчилмөр байгаа бол өөрийнхөө дотоод сэтгэлээ дотор ертөнцөө өөрчлөө гэж нэг юм үг өгдөг шүү дээ. Энийг л анзаараарай за. За тэгээд арай сайхан амар та.